За мэдээллийг хадгалах хэлбэр. Цаасаар, цахимаар, дуу аваагаар, эд зүйлээр, радио, соронзон, телефоноор. За мэдээлэлд учрах ямар аюул зомлол гэдэг вэ? За хүн талаасаа бол хуулж авах, өөрчлөх, устгах. За техникийн талаас хэвийн бус ажиллах, устгах. За байгаль талаасаа бас мөн устгагдах юм аюул замлууд байдаг. За мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь их өргөн дэлгэр ойлголт бөгөөд зөвхөн мэдээллийн технологи, компьютертэй холбоотой асуудал биш юм. Хүн төрөлхтөн үүсэн цагаасаа л тодорхой мэдээллийг нэгнээсээ нууж хаах шаардлага зайлшгүй гарч үүнийг нь эсрэг тал нь илрүүлж өөрсдөө ашиглах сонирхол байсаар ирсэн. За мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол мэдээллийн нууцлал, мэдээллийн бүрэн бүтэн байдал, мэдээллийн хүртээмжтэй байдал гэсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. За мэдээллийн нууцлал. Мэдээлэл зөвхөн хүрэх ёстой эзэндээ л хүрч өөр зөвшөөрөгдөөгүй хэн нэгэн уг мэдээлэлд нэвтрэх боломжгүй гэсэн нөхцөлийг хангаж байх ёстой. Энгийн жишээ бол хэн нэгэн таны мэйл хаягийн нууцыг олж аваад доторх мэйлүүдийг чинь уншихгүй байх баталгаа юм. За, мэдээллийн бүрэн бүтэн байдал. Мэдээлэлд зөвшөөрөгдөөгүй хэн нэгэн этгээд ямар нэгэн засвар өөрчлөлт хийгээгүй гэдгийг баталсан нөхцөл юм. Жишээ нь өмнө нь дурдсанчлан таны мэйлийн нууц үгийг ашиглан танд мэдэгдэлгүйгээр таны мэйлийн агуулгыг өөрчлөх, эсвэл устгах нөхцөл үүсвэл мэдээллийн бүрэн бүтэн байдал алдагдлаа гэж үзэж болох юм. Мэдээллийн хүртээмжтэй байдал. Тухайн мэдээлэл шаардлагатай үед ашиглах боломжтой бэлэн байхыг хэлнэ. Та мэйл рүүгээ орох гэтэл мэйл сервер тань ажиллахгүй. Та мэйлээ дээрх мэдээллээ ашиглаж чадахгүй байвал энэ мэдээлэл нь хүртээмжтэй байдал алдагдсны нэгэн жишээ юм аа. За мэдээллийн аюулгүй байдлын үндсэн суурь болох тулгын 3 чулуун дээр тогтдог. Тэр нэгсэндээ хүн, процесс, технологи болно. За өөрөөр хэлбэл тухайн мэдээлэлтэй харьцаж буй хүн нь уг мэдээлэлд нэвтрэх, ашиглах, дамжуулах процесс нь эдгээрт ашиглаж буй технологи нь найдвартай байж сая мэдээллийг аюулгүй байдал хангагдах нөхцөл үүсэх юм. За анхаарах асуудлын талаар ярилцъя. Нийгмийн сүлжээний нэвтрэх нэр нууц үгээ нууцлын өндөр түвшинд байлгаарай. Аль болох нэр, төрсөн анс өрөлдөр, регистрийн дугаар, гар утасны дугаар зэрэг нь бусдад хялбархан мэдэх боломжийг олгодог. Нууц үг нь өөрөө том үсэг, жижиг үсэг, тэмдэгт тоо зэргээс бүтсэн байх нь аюулгүй ажиллагааны хамгийн ихний хэлбэр юм аа. Нийгмийн сүлжээнд байх элдв сонжоо, асуулт хариулт, аппликейшн нэвтэрч орох байх хэрэгтэй. Жишээ нь энэ дээр таны индианер хинбэ гэдэг ч юм уу. Энэ дээр дарж орно гэдэг бол та тухайн аппликейшнд тухайн линкний дээр цаана байгаа газар өөрийнхөө мэдээллийг алдаж байна гэсэн үг. За 3 дахь анхаарах асуудал бол танихгүй хүмүүсийг Facebook буюу нийгмийн сүлжээндээ найз арахгүй хэрэгтэй. За олон найзтай байна гэдэг нь бусдаас хүчтэй байна гэсэн ойлголт бол биш. Тэгэхээр найзынхаа хүсэлтийг авахдаа маш сайн анхааралтай байж танихгүй хүнийг авахгүй байхад анхаарна шүү. За бидний 4 дахь анхаарах асуудал бид өдөр тутамдаа хувийн мэдээлэлээ олон нийтийн сүлжээнд буюу Facebook шеэрлэдэг. За энийг аль болох паблик тохиргоотой хийхгүй байхад маш сайн анхаараарай. Анхаарах асуудал 5. Цахим орчинд мэдээлэл түгээхдээ мэдээллийн их сурвалжийг нэгтлэх, буруу цашаа, худал мэдээлэл түгээхгүй байх, бусдыг гүтгэн доромжлохгүй байх ёстой. Хэрвээ бид эдгээр асуудлуудыг зөрчих юм бол мэдээж хууль тогтоомж зөрчсөн тооцогдно. Энэ тохиолдолд бид
хариуцлага хүлээх байгаа хүмүүс хүүхдүүдээ. Цахим орчинд баримтлах аюулгүй дүрм. 1-р цахим орчинд хувийн мэдээлэл хинт ч бүү илгээгээрэй. 2-р онлайнаар танилцсан хэн нэгэнтэй бүү уулзаарай. 3-р цахим дарамтанд өртсөн бол бусдаас тусламж аваарай. 4-р цахим орчинд элдэг найрсаг харилцааг эрхэмлээрэй. 5-р интернет мэдээлэл оруулахын өмнө сайтар нэгтлээрэй. За ингээд өнөөдрийн хичээл дуусч байна хүүхдүүдээ. Хичээл туслаа. Баярлалаа. Баяртай.